Тэнгээс. Хавга хамгийн гаргаж. Оо амдаа. Ангийн чи багш маш харж байгаа штэ чамааг одоо. Бадаа зэнгэлээд өгчих. Алтан дөрөвгийн нөгөө танаа тооны гараад. Яасан чинь манай хүн чинь юм яриа байж танаа тооны хэрэг юу амар чочж ижлээ. За сайн байцгаана уу. Манай зэчилж байгаа танилтаа та хоёртаа баярлалаа. За намайг Гамбат гэдэг Бөөрөн аймгийн угуул Эрдэнэт тогтод ирээд 18 жил болж байна. Тэгээд анх бид нар чинь 2008 онд айлгэр болж ирсэн. Тэгээд Эрдэнэтэд ирж амьдраад тэгээд дунднаас нь гадаадд явж ирсэн. Тэгэл одоогоор суурь ажилтаа болоод дөрвүүдтэй болоод тэгээд амьдарч байна да. Амбал аяг басмалсан. За манай их нэрийг Нажцэг гэдэг. Манай том уу Шинэлэг. Дараагийнх нь Нэмхэлэг. Дараагийнх нь Дөвшин бэлэг. Баг хөө маань Хов бэлэг. Ингээд амбал зургуул амьдардаг. Хоёр том хоёрын нэрийг өгсөн. Сугалсан. Бага хоёрын болохоор суглаад манай их нэрийг өгсөн нэр. Бид хоёр чинь 2006 онд Улаанбаатар хотод танилцж ирсэн. Тэгэл 2 жилийн дараа айлгэрсэн да. Манай гэр бүлийн хүн Өрөнгай аймгийн хүн. Тэгээ бид хоёр одоо Эрдэнэт доттой өрх тусгаарлаад 18 жил болж байгаа. Манай том хүү маань энэ жил 12 дугаар анги төгснө. Бид бас энэ жил анхныхаа хүүгээс одоо сойх гол сэтгэл бас төгшөлтэй, дойрголттой байна. Гэхдээ хүүдээ ихтэй байгаа. Манай хүн амьдралын бас одоо шаардлагаар бас дундуур том хүүгээ төрүүлчихэд гадагшаа явж гаад тэгээ гадаад бас амьдарч гаад ирсэн. Тэгээд ирээд бүртээр чинь ингээд өөрснийгөө бас алдартай үеж болно гэж бодоогүй байжгаад ингээд олон сайхан хүүхдүүдтэй болсон. Тэгээд энэ жил одоо ерөнхийлөгчийн зарилгаар алдар тхийн нийт нь 2 дугаар одон бас хүртээд бидэд бас шинэхэн одонтой айл болчиход ингээд сууцгааж байгаа. Манай чинь одоо бараг өглөө гараал орой л орч надаас хүлдэл орч штэ нэ. Унтахтаа бараг зэрэгцээд орч ирдэг юм л те. Нар гэртээ хүүхдүүдийн хоолыг гэж ажилласаа тарж ил хүүхдүүдийн хоол олонд нь хийж бол тэгэл байждаг та. Бид хоёр ч нэг хүүхдийнхаа дуу шүүгэнд нэг актер тэгж нөгөө ятардгүй юм шиг л шүү дээ. Хүмүүсийг ингээд харахаар өө өстө манай энэ юм гээл ингэдэг. Манай хүүхдийн 4-ийн 1 ч юм уу юм шиг санагдаад байгаа ирнэл. Тэг чи тэр айл амар манай хүүхдээ ансаглахгүй гэдэг байгаа нь хөдөлгөөн бага юм шиг санагдаад. Манай хүүхдүүд ч бас ихтэй хүүхд болохоор тэр юм уу ерөөхдөө жоохон хөдөлгөөнтэй аясаараа тийм хөдөлгөөнтэй л байдаг. Би ч бас багадаа бас нэлээд хөдөлгөөнтэй байсан. Ингээл ээж бас тэгдэв нана. Бас 2-3 ихтэй хүүхдийн дайны чимээ шүүхэнтэй байсан штэ гэж авч тэгдэг. Тийм л байсан. Манай хүүхдүүд ихтэй ерөөхдөө жоохон 50 актер шуугаад л ингээд тахна харцсан гайгүй. Гэтэ ер нь яг эдгээр чи эрэгтэй хүүхдүүд болохоор бас нэг жоохон хөөрч онгороод тоглох юм болно. Тэгээ одоо орон сууцнд амьдардаг болохоор манай байрны чат мач балера гэдэг жидээ манай доотлын давхрын айл гайгүй айл идэв шиг үлээ одоохондоо нэг танах шүүхгээд тэгээд идэх болохоор бас болдгий бол учиртай байгаад идэг. Тэгээд манай Эрдэнэт хотын маань өөр энэ тэр онцлог маань бас өөрөө бас залуу хүмүүсийг дэмжсэн залуусын хот гэдэг утгаараа бас одоо амьдрахад таатай орчинтой уур амьсгалын хувьд ч гэсэн бас ийм сайхан бид бас Эрдэнэт хоттой бас ажиллаж амьдарч байгаа даа бас Эрдэнэт үйлдвэрийнхаа одоо нэг эдгэс нь болж амьдарцгааж байгаа даа бас бүртээр бас харахаж байдаг да. Миний том хүүч одоо барилдна, сакс тоглоно, волейбол тоглоно, дуулна тэгэл ер нь бол яг миний өөрийн бас нэг ярьдаг, боддог юм маань ингээд хүүхэд ингээд тал бүрийн чадвартай ах хэвээр. Хүүхэд нэг олонний дунд ороод нэг сакс тоглолцдог. Олон дуулж ивэл цуг дуулцдаг байгаасаа тэ нэг бие даасан байдлыг бас
өөртөө бий болгосоо гэж хүсдэг. Тэгээд тэр ч утгаараа манай хүүхд бас тэгж өссөн юм болов уу гэж хардیں۔ Тэгээд манай энэ хүү манай одоо сая 1-р анги төгссөн. Тэгээд одоо ээж хоёроо ямар ч гэсэн зовоохгүйгээр л уншиж нэг мэдсэн чил өсгөлийн баяр сая хийж ингээд хийсэн. Тэгээ миний хүүч бас айгүй гоё шүлэг бас их сайн уншина. Тийм хүү байгаа. За манай дараагийнх нь болохоор одоо энэ ярихгүй ирнэ айгүй сайн дуулж муулдаг. Ангийнх нь багш тийм их мэрэлттэй, хичээлттэй багш байдаг. Тэгээд эдгээр чи ингээд дуулаад байгаа гэж би өдөр хайлан тавиад байгаа. Тэгэхээр бодвол дуулаад ах шиг байгаа. Гэхдээ яг бас ярина. За манай баг бол авиаста тэгээд тодрох баха. Гэрүүлээрээ нэг тийм жоохон чөлөөт стилтэй айл жоохон одоо их тийм юм баригдаал ингээд байхгүй гэдэг жоохон чөлөөт. Эрдэнэ тосны майнерс вага дэмжиж бас хийлгэж өмсөжсэн. Тэгээ одоо манай хамгийн багдван таарж байгаа. Өв уламжлагтай явж байгаа гэсэн. Тэгээд манай гэрүүлийн хүний одоо аав ээж нь манай хадам тал маань Өвранга аймгийн 30 ус сумын малчин хүмүүс байдаг. Тэгээд манай хадам аавынх их сайхан адуу малтай тийм айл байдаг. Тэгээ 2025 онд алтуунг нийцэн болоод тэгээ бид бас гэр бүлээрээ бас очиж адуучин тэмцээн мелолог тэмцээн хийх юм л тэгээд тэр тэмцээнд бас очиж одоо гэр бүлээрээ очиж бас оролцож исэн. Үүний талаараас манай нөхөр бас илүү бас ойлгомжтой ярих баг. 30 сумд анхны нэрчсэн. Тэгээд хууч нөгөөд нэг одоо хувьчлалт хараагүй байхад адуучин байсан. Тэгээ нөө хувьчлалт хараад адуу говьтай аваад болсон. Тэгээ адуутай л юм ойрхон болсон доо. Морин бэлтэл тэ. Манай томч одоо станыг 4 настай байхдаа л өврангаар хүчин тэр үед одоо нөгөө хичээл намраал явна гэж өөрөө дурлал явна. Тэр үед ч одоо нөгөө ийшээгээ унаа тэрэгч жоохон хэцүүч байсан. Тэгэл хот руу дамжаал хотоос өврангаар руу явдаг юм байсан. Тэгэл хүүгээ Улаанбаатарын автобусан суулгаал явна. Тэгэл манай хүчтэй өврангааны өвдрөөс очиж нэг том бакал авч явал цаашгаа явдаг. Тэгэл өвгөд очиж 100-ны туршид тэнцэнэ байж байгаа. Тэгээ түрүү жил бас нөгөө адуучин тэмцээнд очиод явахад нөгөө энэ нөгөө морь үргэлэг энэ төр хийгээд идэрч бас их гоё юм байл. Тэгээд ингээд бас хүүгийнхаа бас тэр нөгөө моринд ирэмгүй байгаа энэ трийг хараад бас айгүй их баярлж исэн. Их ер нь яг бие биедрийн хувьд бас их зөв байд юм байна да. Одоо ингээд багаас нь өдөө гадаатай өсгөх бас зөв байд юм байна да гэж бас харж илаа. Бидэд одоо жоохон хоолсог маха чанал буузаа хийгээл тэгэл хагассан сайн 7 хоногт бол ер нь л тэгэл 1-2 удаа бүр яг ингэж бүгдээрээ амралтын өдөр одоо хоолунд хийж тойрч сууж явах дуртай. Тэгээд гэртээ байх л одоо ерөнхийдөө болчиход байна. Тэгээ яг миний хувьд бас жоохон гадуур бас ажил ихтэй бас тэгээд заримдаа бас ийш тийш явах асуудал гарна. Аль болох гэр бүлдээ бас цаг зав өнгөрүүлэхийг бас хичээдэг. 23 онд манай хүү жирэмсэн байхад за одоо декрет авцсан юм чинь сайхан гэртээ сууна гэд. Одоо гэртээ яаж бас зүгээр суух вэ? Юу сурыг гэд. Тэгээ 2 дахь мэрэгчлэрээ сураад сая баг хүүгээ төрөхт төгссөн. Тэгээ одоо сахиад үргэлжлүүлээд магистртаа сурч байгаа. Ирэх авраас магистрийн ажил гээд бас нэлээ ажил өрөндөө ирэх намраас ахуулаа тий. За тэгээ одоо бол орчин үед хүүхдүүд маань бол одоо ингээд хүнээр заалгахааргүй хэмжээний бас бодол сэтгэдэг бие даасан сэтгүүтэй болсон байна. Тэгээ үүн дээр нас бид бас одоо сэтгэлийн аргалаатай байлгах, амьдрал дээр гараад бас одоо зөв буруу бас ялгах нүдтэй байх хэрэг тал дээр нь бас юуханд бол одоо зааж хэлэхээсээ илүүтэйгээр нийгмийн харилцаанд аль болох их оруулахыг хичээдэг. Одоо бүх төрлийн секс дугууланд хамруулахыг хичээдэг. Өнөө өөрөнгөө шүү дээ одоо тэгэл хамруулахыг хичээдэг. Олон хүүхдийг бас одоо ингээд нөгөө дааж яваа учраас маш олон зүйлийг л одоо сурцсан байх хэвээр одоо шаардлага тулгардаг. Тэгээ одоо энэ нийгмийн салбарт яагаад ингэж их цаг зарцуулаад байгааг хүмүүс асуудаг. Тэгээд яагаад тэгэхээр би одоо энэ олон хүүхдийг ирээдүйн 20 жил
30 жилийн дараа бас энэ нийгэм бас зөв тогтоод зөв байж ээж бид бас үр хөвгтэй амар амгалан бас тий 50 орчинд бас өсөх юм болов уу гэдэг үүднээс одоо өөрийн байгаа одоо чадлаараа бас нийгмийг бас сайхан зөв сайхан байгаасаа гэж хичээж явдаг та. Хоол болгон л юм дээ. Гэтэ ихэнх дээр нь цөөн л хүүхдэд багсгаж байгаа шилтээ олон жоохон хүүхдүүд дуртай. Би өөрөө болохоор цөөн дуртай. Юу гэх бас гоё хийн. Будаг цай одоо өөр хангаа яг ингэж будаатай цай гэж шандаг. Тэрийг бол аягүй сайхан хийдэг. Тэгэл хагасааны өглөө нөгөө будаатай цагаан нэг чанчаач гээл. Манай 3 томчдоо баг ханаач үргэл ерөөхдөө өсөж байгаа. Тэгээд манай баг 2024 онд төрчөөд 23 хоногтой байхдаа гүйлгэж эхлээд тэгээд ерөөсөө тасралтгүй 7-8 хоног гүйлгээд одоо хойд имлэггүй боти хүүхдийн засагт эрчим дэмжлэгэнд эвтээд тэгэл тэндээсээ ер нь болохгүй байх гэдэг одоо тогтохгүй байх гэдэг юу гэмж нартайгаа ярилцаа. Тэг ихний лхсын үндэсний төв рүү бэртээр одоо явсан да хүүхдээ аваад ихний лхсын үндэсний төвийн гадаа яг одоо төрөөд дүнгийн сартай тэгээ хүүхдээ маань эрчим дэмжлэгээр аваад орсон тэгэл яг модон сандал дээр битээр 21 болсон да. 21 болсон шүү дээ. Эрчим дэмжлэгийн тэгээд болохгүй юм байна гэдэг. Ерөнхийдөө нөгөө эмч маань ч бас өөрөө одоо ингээд бид нэр ингээд боломжтой бүх хөлбөрийг хэрэгжилж байна. Одоо өөр бидний очиж одоо үзүүлэх юу байна гэдгсэн. Монголын хүүхдийн одоо ноён оргил нь одоо энэ ч үдэ гэж хэлсэн. Тэгэл за тэгвэл одоо хамгийн боломжтой хөлбөр хаана вэ гэдгээр дээрээс ярилцж байгаа эмчтэйгээ зүгэлж байгаа л тэгээд одоо нөгөө нислэг даах боломжтой нь Бээжин байна гэлээ. Бээжин л явсан. Бээжингийн эмнэлэгт очиод 14 хоног яс одоо тэнд 23 төрлийн шинжилгээ өгч одоо маш олон шинжилгээ авт юм бэл. Тэгээд одоо бэртэр чинь баг жил гаруй Бээжин лөө 2 сар болол явдаг. 2 сар болол явдаг. Тэгээд жил гаруй шинжилгээнд явсны эцэст одоо бол хүмүүс сайхан болцсон. Сая энд бочгнуулаад идэг нөхөр чинь нэлээ айлгсан. Нэг жил гаруй бол айлгсан. Одоо тэгээд сая тэр чи 12 сард явсан тийм үү? 25 оны 12 сард сүүлийнхээ эмчилгээнд очиж ороод эмч маань өөрөө маш сайхан болсон байна. Одоо ахиж эмчилгээнд ирэх шаардлага болсон байна гэдэг. Тэгээ бид хэд маань одоо 26 оныг бас одоо ад жаргалтайгаар явж байна да. Тэ хутаад хүүхд моолгож бас хажууд ханиагаа бас нэг сэтгэлээ унаачихгүй. Сэтгэлийн нэмтэй бас нэг юу юмэр байна, ямар юм яаж юмэр байна гэдэг тэр бүтэн дээр л анхаарлаа хандуулсан та. Сэхний үүдэн ч тэгэл яг нэг юм модон сандалтай тэгэл тэнд ингээл тэнд ч одоо дандаа л одоо хэцүү хүүхдүүд байхад ингээд унтлаа хөвтлээгээд явах тийм өөрөөс нөхцөл боломж байхгүй. Тэгэл зэрэгцээл бүгдээрээ ингээл сууж байгаа юм чи тэгэл хүүхд нь зарим шин хэцүү тохиолдож байгаа хүүхдүүд зөндөө байгаа ш тэнд ч та тэгэл тэр болгоныг хараад тэгээ тэнд байгаа эцэгчүүд бол өөр хэмнэл хэцүү юм хэлээ. Тэгээ одоо Монголын нөхцөл өөрөө бас одоо шинжилгээ судалгаа бас өөр юм бас хийдэг болчих зөндөө хийж гэн сайхан эмчилгээтэй ирүүл болоод гарч байгаа хүүхдүүд байна. Бас одоо орчин үеэ дагаад тэр юм өвчлөл бас одоо нэлийн хүнд бас байдаг юм нөхцөл байдал ч бас үүсдэг. Саяхан хэдхэн хоногийн өмнө штэ эмийн чанарт одоо юу хийн гэлээ нөгөө шинжилэл хийн, реформ хийн, шалгалт хийн гэдэг ингэж байгаа нь бас зөв юм их. Ер нь бол яг бид ингээд нөгөө байгаа орчиндөө тасцсан байт юм л дээ. Тэгэхээр тэр нөхцөл байдлыг одоо бас мэдлэгтэй мэрэгчлээ хүмүүсээр бас шинчилж ингэж яах зөв юм шиг л санагдсан. 7 оны үед чинь нөгөө нэг юу гараад нөгөө алтан дөрөгийн нөгөө танаа цооны гараад тэгсэн чинь манай хүн чинь юм яриа байжсэн. Танаа тооны хэрэг би амар чочж яжлээ. Тэгээ одоо анх гэрийнхэнтэйгээ уулзуулаад манайхаа их сайхан хүлээж аваад тэгэл энэ хүн чинь ер нь виз аяг хурдан даралцсан шүү дээ. Манай хүн чинь ер нь амар олон юм яриад тахгүй. Би л нанд гэж яриалаа тэгэл яриад дуусахад манай хүн одоо эхлэхэд яг нэг дүрсээрэл байж, дуусахад нэг дүрсээрэл байж.
тэрэнд нь одоо их татагддаг. Тэгээд тэр чи одоо айл юмч бас ингээл одоо санал бодол зөөрөлдөх юм гарна. Нэг л ганцаараа яриад байна. Тэгээ маргалтахаараа манай хүн чинь дуурахгүй. Тэгэл дараа нэг имлэрсэн дараа тэгээд хүн ингээд чи яагаад дуурдгүй юм бэл. Хүн дугайлаа өтөж өгөх штэ. Тэгэл өөрөө нэг боллоо чи. Манай хүн чинь айгүй шудраг нэг юм аяг хэлэгснээ шууд газар дон хэлждэг. Ер нь тус гэсэн яриатай л энэ. Тэр нь ам өгшөл амраад шүү дээ. Яах гэдэг нь мэддэхгүй одоо нэг бүр хэлж ярьдаг шүү дээ хүмүүс. Тэгээд идэх хүмүүс надад айгүй хэцүү санагддаг. Шууд гадаад нь шудраар ярьсан. Тамааг амраад байгаа. Хүүхдтэй болохоор ч юм баярлна. За одоо наашаа нөгөө манай ч нөгөө бас олон нийт болохоор бас ийшээ явах ажил их гарна. Арын даад үлдчихэж байгаа юм чи. Тэ. Одоо 2 жилийн өмнө цаг авчихсан тэрэн л одоо зөөдгөө хайрлаад шүү дээ. Заримдаа ингээл төсөвчээр алдах юм хүн болгоол ингэ шүү дээ. Тэгээд ингээд нөгөө хувирал өгөхгүй за энэ маань нэг ингэж байгаад ингэндээ ч гэдэг юм те. Дандаа нөгөө намайг нэг ийм юм болоход одоо миний талд байх хүн гэдэг тийм хүн сонгосон доо би ч одоо энэ амьдралдаа одоо талархаад бол бардгүй шүү дээ. Би ч ингээл нэг 5-3 үг асууж байгаа л одоо тэгэл нэг дуурахгүй ч гэсэн нэг нэг айтаа байгаа юм байна. Айгүй байгаа юм гэдгийг нь ойлгодог болохоор хойш тэр юм уу ер намайг нэг ингэдэг юм байна гэдэг юм болохоор нөгөө хувирж нуурдгүй тэр зан чанарт нас талархаж явдаг. Одоо сайхан хань заяасан болохоор одоо энэ амьдрал бас юм сайхан байгаа гэж бас боддог. Манай хүмүүс гадаад явбал ингэ нөгөө тэр үед ч одоо нөгөө интернет чинь одоо утас мус ч яг бага байлаа шүү дээ. Нэг ганцхан хагас өдөр амардаг. Тэр өдөр нь ингээл нөгөө ярих гал нөгөө цагийн зөрүүтэй ч байсан нэг л тэгэл ярих гал хүүтэйг хоёлаа интернет рүү гүгэл тэгэл. Тэгээд сүлдээ нэг ноутбуктэй болол тэгэл хоёлаа амарст арай ярддаг болол нөгөө утас гарч ирээл тэгэл арай дээр болол тэр үед бол одоо өтөр чинь үндсэндээ нэг 8 жил тусдаа байсан. Их одоо тийм жоохон нухчаатай хүнд даваа гэвэл одоо баг хүүдэрээ жоохон төвчээр бол үнэхээр бас нэгтэй яг хань сайтай, хамт олон сайтай, аргэр сайтай учраас бас таваа гарсан. Миний хамгийн их талархдаг хүмүүс миний ажлын хамт олон байдаг. Тэр болон хүүхдээ хажуугаар өөрийнхөө хүүхдээс гадна одоо нийгэмдээ бас анхаарал халамжийг бас аюу сайн тавьдаг. Тэрийг бол одоо ингээд сая маш их мэдэрлээ шүү дээ. За манай одоо ээж аав одоо дүү маань ихч маань тий. За адмын талынхан бол ерөөсө бүтнээр хөргөн. Одоо ингээд тэр чинь 4 хүүхэд ингээд зүгээр чинь өсчтэй юм шиг шүү дээ. Тэгээд манай адмын талынхан ч бол ингээд бараг ээлж ирэх хөө ингээд ирж одоо хүүхдийн минь харалцаж өгнө, хань болж өгнө тий. Тэгэл одоо яаж ийж нэг жин үгүй гэл ингэдэг. Юм сайхан байдаг. Одоо манай хөгшчүүлч бас нэлийн асуул нэлийн өндөр гарсан шүү дээ. Одоо манай эмээ чи өөрөө 98 настай хөгшин байдаг. Сая манай алдарт хийн тэр одонгийн бас жижигхэн цайлга хийсэн. Тэгээ тэрэн дээр манай эмээ бол гарч ирэл 3 бадаг бол дуулчаал суучл. Хадам аавч юу манай ээжтэй ч зэн. Манай аав бол одоо 5 жилийн өмнө одоо энэ нөгөө ковид сартгалаар өнгөрсөн. Тэгээд ер нь бол яг одоо талархдаг юм одоо бүтэн заяанд төрүүлж гисэн ижээ аавдаа одоо энэ тэгш заяанд оруулж гисэн одоо хань ижилтэй одоо өөр хүүхдүүдтэй тий ажлын хамт олондоо одоо тэгэл талархах би одоо хүн болгонд л талархахыг хичээдэг. Тэгээд маш олон хүн болдог. Нэгдүгээр за аав ээж маань байгаа. Бас манай хадам ээжтэй айгүй баярлдаг. Томын дот 3 хүүхдээ бараг л манай хадам ээж өсгөж гисэн дөө. Тэ багаас нь давхуулаад нөгөө бидээ ч хоёул ажилтай. Тэгэл манай хадам ээж ирэл харж өгдөг шүү дээ. Хадам ээжтэй л илүү баярлж өгдөг. Талархаж өгдөг. Тийм дэрсгөө учраас. Би ч одоо 60 хоног бол ерөнхийдөө ажилд орчдөг. Тэгэл эмээгийн хөлт бол эмээ ер нь бол тэр юм санаа зовуулах юм байхгүй. Тэр одоо
Тий, хардаг та. Тэгэл гараас гаргаал дараагийн хүнд. Амьдралын авч жаргалыг би бол одоо төсөөлөхдөө юм илүү бүтэн тий хүчин зовлонгүй тэгээ одоо ойр тойронд байгаа хүмүүсийн одоо эерэг хандлага маш их чухал юм байна гэдгийг одоо сүүлийн үед бол маш их ойлгож маш их мэдэрч хүн ингээд нөгөө яагаад ингээд зүгээр бодож болдгүй юм бол би буруу бодсон байж магадгүй л тий гэхдээ зөв шугам нь шүү дээ гэдэг юмыг ойлгохтлоо яагаад ингэж яваад юм бол доо гэдэг юм бас айвх нийгэмдэр амар их харагддаг бол за ялангуяа дээр захин орчинд бол одоо ерөөсөө хин дуртайгаа одоо харлуулж болж гин хин дуртайгаа одоо дээш нь шидэж болж гин тий хүний амьдралаар хүн амьдрахгүйгээс биш яагаад ингэж амар их юм шүүдэг болцсон юм бэ гэдэг юм ил айвх сүүлийн үед ингэж ойлгодог хардаг болчиход байна. Мэдээж гэр бүлтэйгээ одоо илүү бүтэн аз жаргалтай байх чинь бас чухал аз жаргал шүү дээ. Манай 3 багц гурвуулал ааваа гэж үгүй шүү дээ. Тэгээ том нөгөө нарай том болчихсон болохоор юу нэг ааваа гэдэг таахгүй. Манай одоо хамгаалж эхлэхгүй төвшин бэлэг одоо доороос 2 дахь нь одоо 3 настай. Тэр маань хамгийн цэглэхгүй. Хавдаг унтдаг байхгүй. Одоо унтна шин одоо унтцал ааваа гэж л шүү дээ. Жогоо хөдөлгөөрөө л ааваа гэж. Өглөө манай хүн чи эртээ он 6:40 гэрээс гардаг. Тэгэл араас нь бид 3 босоол нөгөө уцандраа өмсгөөл витамин угаана хоолнд өгөөл тэгэл хичээл сургууль цэцэрлэгтний явахгүй л сэргээл ааваа хүний өгч болно сэрхээр ээжээ гэхтэй тэгэхээр л манай өгт ааваа гэсэн. Ялч одоо тэгэл хөрх юм ой 3 сартай байхдаа одоо нөгөө дүүтэй болсон. Тэгээ нөгөө би ч нөгөө том гэцтэй учраас нөгөө цуг унтаж чадахгүй тэгэл автаа нэг 4-5 сартаас ахвал цуг унтсан. Тий. Одоо тэгэл юм аваа л. Гэтэ яг энэ би 35 өсгөөс аяг бодож байгаа. Өсгөр эхэлдэг учраас ааваагаа сурдаг баг. Мах сайд. Хоолнд сайн байлгаа. Сайн сэлгэлүүлнэ. Ингээл хөгжөд чиглүүлж хэрэгсгэн дөө. 100 бид чинь ингээл юу хичээл сургууль намраал тэгэл өдөө хадмих руу ерөөхдөө манай идэж яваа шүү дээ. Түрүү жил чинь манай энэ төвшин бэлэгч 5 сар гарантай байхдаа өдөө яваал тэгэл 21 хоноод тоохчгүй л ирдэв. Тий. Тэгэл сүулдэ бараг өртөөс чи хөөшөө наа хүүхд тавьчих өгөхгүй юм. Тэр чинь ажилтаа болохоор өөр хангарч бас тэгж яваад ах боломж болсон хэцүү. Тэгээ хүүшээ авчирч өгөхгүй юм уу гэтэл. Маш одоо тэгээд сайн хадмын боёд гэх юм уу. Жилийн 4 үйлрэл өөр хангаас маха зүгээч чинь. Тэгээ манай хадам ээж чи өөрөө их сайхан цагаан бас боловсруулна гэдэг. Хөлтөөгөл өөр юм хаагсан тэндээс сүртлээ. Хөлтөөгөл явуулсан гэдэг чинь. Би хаасан дээр хаа. Тий. Би хаач л та. Баяртай гэл би хамгаалсан. За баярлаа гэл. Манай Эрдэнэ тот маань өөрөө залуусын хот их эерэг хүмүүс байдаг, найрсан хүмүүс байдаг гэж бод. Олон үндэстний одоо өлгийн нутаг учраас тэр юм уу. Тэгээд бас их оюунлаг хүмүүс их олон байдаг болохоор тэр юм уу их тийм найрсан хүмүүс их байдаг. Эрдэнэ хотынхон гэр бүлүүдэд эрүүл саруул сайхан бүхнийг хүсээрөө. Тэгээд гэр амгалан бол төр амгалан гэдэг үгээр бас одоо энэ удаагийн нэвтрүүлэгт одоо зочноор оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. 50 жилдээ сайхан надараа, сайхан баярлаарай. Морин нурдан бүхэн хүчтэй суман мэрэгэн байх болтугай гэж өрөөё.